Савлуур 5 дугаар хэсэг. Хэрэг унтсныг бүүмэд нэг л мэтгэж савлуурын төмөр хяхнах чимээ. Дүүчин гэсэн жаахан охины хоолой тохоршин өргөжлүүлэн сонсогдоход халиун яалтчгүй нойрносоо сэрлээ. Эхэндээ өөрийгөө зүудэлж байна уу хэмээн бодсон ч халиун тарж бүдэрсэн ухаанаа цоглуулан нойрносоо бүрэн сэрээд тэр дороо айц давтан сандрав. Энэ бол зүүд биш бодит байдал байсныг халиун ойлгожээ. Өнөөгч нь байна гэсэн бодол халиуны толгойд эргэлдэж тэрээр өөрийн мэдлгүй уйлж эхлэв. Савлуурын хяхнах чимээ өргөжлөн сонсогдсоор л халиун хідэж ихэ даглан хэвцэр байсан ч савлуурын хяхнах чимээ сонсогдох бөгөөд тэрээр аргаа баран сүулдэ орноосоо босч цонхроо дөхөн алхлаа. Тэгээд хөшгөө тун болгоомжтойгоор нээж өчүүхэн жаахан завсар гаргав. Өнөөх цагаан даашинстай охин савлуур дээр урдийн адил савлуурд нь тоглохож халиун хэдий айхын дээдээр айж байсан ч яагаад ч юм түүнээс харцаа салгаж чадсангүй. Нэлээд хугацаа өнгөрсний эцэст цагаан даашинстай охин дүүчин гэж аялахаа зогсон савлууртаа боллоо. Тэр өнөөх л хар хүүгэлтэйгээ сугамжилсаар яг халиуны харж байгаа унтахын өрөөний цонх руу ширтэн гархан тэр. Халиун цочих мэт болсон ч түүнээс үнэлээд л урдийн адил харцаа салгаж чадсангүй. Өнөөх охинч бас халиуны харж байгаа тэр цонх руу харсаар өөр ямар ч үйлдэл хийсэнгүй. Бүр яг л хөшөө шиг зогсож байсан тэр газраа зогссоор бас хүү халиун руу харсаар байв. Тэгснээ гэнэтхэн хүзүүгөө үл мэдэг гэлжил гэж халиунаас харцаа салгалгүй урагшаа алхлаа. Халиун чухам түүнийг аль орц руу орох хэмээн хүлээнэ. Гэтэл өнөөхөн халиуны орц руу чиглэн алхлаа. Тэгээд харсаар байтал яг халиуны орц руу яваад орхон тэрэ. Халиун эгээтэл ухаан алдсангүй. Сандарч балмагдахдаа тэрээр өөрийн ирэхгүй хоошоо хідэн алхам ухарлаа. Тэгээд том хүнжлөрөө бие бүтэн ороогоод унтлахын өрөөний мухарт шигдэн суув. Энэ охин арай манай гэрт над руу ирж байгаа юм биш үсттэй химэн эргэлзэн айдас давтах халиун яах ч учраа олсонгүй. Тэрээр зөвхөн хүлээж байлаа. Битгийл наашаа ирсэн. 36 айл байсаар байгаа юм чинь манайхраа орж ирэхгүй ч болно. Химэн элдвийг эргэцүүлэх халиун бөндгөнтөл чичирсээр. Тэгтэл үнэхээр нэг их удалгүй халиуны гэрийн хаалгыг хэнийг нь тогших чимээ тодхон дуулдав. Халиуны зүрхээр ёг хийдэл хатгуулаад явчихсан тэр. Бурхан минь, би хийм сонсож байна. Химэн шивнэж чихээ таглан толгоогоос ихсчих халиун яах учраа олсонгүй. Тог. Эсэм удаан химнэлтийн хаалга тогших чимээ дахин дуулдлаа. Энэ удаад халиун бүр зүгээр л хөшиж өргөжээ. Түүнд хаалга руугаа явж очно гэсэн ямар ч бодол төрсөнгүй. Зүгээр л яг энэ сууж байгаа орон дээрээ суугаад л байхаар шийджээ. Дахин хаалга тогших чимээ. Тог. Бас дахин. Ингэсээр эцэст нь халиун тэсгэл алдруу бололтой. Хараад эзэн мууяр охин минь чамд юу хэрэгтэй юм? Хэмээн өндөр дуугаар муухай гашгаран хэллээ. Тэгтэл хаалга тогших чимээ гарахаа болж гоо. Халиун чихтэйн чагнахын хажуугаар охин үнэхээр явчих уу хэмээн гордон бодож байлаа. Гэтэл халиуны гэрийн хаалгыг түрүүчиг шигээ зүгээр л тог. Хэмээн илдгээр тогших биш бүр чангаар магадгүй эвд хинүү гэлтэй тас хийдэл чангаар балбав. Халиун салгалт цочсноо цорхирон уйллаа. Тэрээр өрөөнийхөө мухарт улам бүр шигдсээр. Дахиад л асар хүчтэйгээр хаалга балбах чимээ гарав. Халиун дахиад л цочсон хэдий ч үргэлжлүүлэн уйлсаар байлаа. Тэгснээ тэрээр жаахан ч гэсэн сэхээ аван чухам юу болоод байгааг бодож эхэллээ. Тэгээд халиун өнөөх ад зэтгэрийн гэмээр цагаан даашинстай охин яалтчгүй гэрийнх нь хаалганы цаан зогсож байна гэдэгт бат итгэв. Түүнийг ингэж бодохтон зэрэгцэн ямар ч амгүй харцтай жаахан охин өнөөх хар хүүхэлтэйгээ өрөөсөн гартаа санжигнуулан зогсож байгаа тийм дэр зураг нь
нүдэнд нь үзэгдэх шиг болов. Энэхэн агшинд халиуныг чухам яаж дисч байгааг хөндлөнгийн хүн харсан бол ойлгох хоргүй ажээ. Тэрээр ямартай ч өөрийнхөө эргэн тойронд болж буй зүйлүүдэд дүгнэлтийг ухаантайгаа байв. Энэ охинд би хэрэгтэй. Чухамдаа бол миний үхэлд хүнд хэрэгтэй юм байна. Өмнөх шөнөдөд энэ охин орсон орц болгоноос хүн өгч байсан. Тийм болохоор энэ удаад охин нэгэнт л манай орцонд ирж ирчгээд гэрийн хаалгыг тогшиж байгаа хонд би ч бас охин гэсэн үг. Би өнгөрчээ. Гэхдээ аврагдах ямар нэгэн гарц байх ч юм билүү. Бурхан минь надад туслаач. Тийм ээ. Энэ бол халиуны бодол. Өөрөө өөртөөгөө ярилцаж айдас муу ёрын бүхнийг давж гарах гэсэн түүний тэмцэл. Хаалгыг бүр өөр дурдынхаасаа ч илүү хүчтэйгээр таслаас хийтэл цоглоо. Халиуны амьсгал давхцаж нүд нь харанхуйлах шиг болов. Тэгэд хэсэг хугацаа өнгөртөл ашгүй өнөө хаалга балбах чимээ зогсжээ. Ингээд л болчихосоо. Бурхан минь. Хэмээн халиуныг залбирч байтал үүднийх нь хонглоор хэнэгэн хүний алхах чимээ гархан тэр. Уг нь дахин хаалга зогох болов хэмээн хүлээж байсан хөөрхий бүсгүй навтасхийн цочсноо өөрийн ирэхгүй. Ээж минь хэмээн дуу алдлаа. Халиун охин би гэрийн хаалгыг түгтсэн шүү дээ. Хэмээн өөртөө хэлж урилгагүй зочин чухам яарс хийгээд гэрт нь орж ирчихэд явж байгааг бодон гайхна. Ямар тач тэрээр хаалганы түгжээ торхих үгүй ер нь хаалга нэгдэх чимээгч сонсоогүйгээ сайн мэдж байлаа. Үүдний хонглоор алхаж байгаа этгээд халиунны байгаа ундлахын өрөөрөө аажмаар төгсөөр байв. Халиун. Бурхан минь надад туслаач дээ. Гойч байна. Туслалт. Хараал эдмэр намайг 50 орхиоч. Хэмээн өглөх хэдий ч түүнд өөрийгөө чухам юу гэд байгаагаа тэрхэн агшинд анзаарах сөхөө байсангүй. Өнөөх хөлийн чимээ унтлахын өрөөний хаалганы өмнө тулж ирлээ. Халиун. Одоо чухам юу арах бол та? Хэмээн бүлдгэнэн хүлээх хэдий ч өнөөх өөрийнх нь төсөөлж байгаа цагаан даашинцтай охин орж ирэлгүй. Яг үүднийх нь тэрхэн хавцаа зогсчихон тэр. Хэдэн хором өнгөрсний дараа халиун. Чамд юу хэрэгтэй? Хэмээн асар их зөрөг гарган байж шивнэн хэллээ. Ингэж хэлчихэд халиун охиныг яг одоо л ороод ирэндээ хэмээн хүлээсэн ч бас л орж ирсэнгүй. Тагчиг. Хэдэн хором өнгөрлөө. Гэнэтхэл хэнэгэн эрэхтэй хүний халиунаа гэж дуудах эдхийд хоолой ундлахын өрөөний үүд хавцаанаас сонсогдов. Халиун чимээ гарсан тэр зүг рүү өөрийн ирэхгүй харцаа шилжүүллээ. Энэ бас юм бэ? Гэсэн бодол толгойг нь алхаар зөхөд авах шиг. Халиун айсандаа хэдий уйлж буй мэт боловч нүднээс нулимс гарахаа хэдийн болсон бололтой. Зүгээр л ихэр татна. Халиуны нүдэнд юу ч үзэгдсэнгүй. Түүний хоолой ам хуурайшин хатаж бүр дугарч сөхөөгүй болжээ. Яалтч үгүй эрэгтэй хүн намайг дуудсан. Тийм болохоор өнөөх жаахан охин биш болж таарах нь. Гэсэн бодол халиуны илий балай болоод буй оюун ухааных нь хаана нэгтгээс дөрөх шиг. Дахиад л халиуна гэсэн өнөөх эрэгтэй хүний аяархан дуудах сөөнг болоо. Энэ удаад халиун амнасаа дөнгөж нэгэн бүдэгрэндөө дил аваа гаргажээ. Тэгтэл өнөөх үүдэнд зогсоод халиуныг дуудаж байсан этгээд хөлөө чирэн алхаж төдөлгөө ундлахын өрөөнд орж ирлээ. Тэр бол өнөөх тэр хүүхэлдэг санжигнуулан чирсэн жаахан охин биш. Харин хар говцтой өндөр биетэй эрэгтэй хүн байх нь тэр. Халиун түүний царайг хөшгөний завсраар нэвт тусах сарны сөмөр гэрэлт лавшруулан хараад танимагцаа зөвхөрсөн цэвхийн хоолоогоор сонсогдох төдий аваа гаргав. Халиуны таньсан тэр хүн бол яалтчгүй 2 жилийн өмнө үйлдвэрийн ослоор нас барсан нөхөр нь байжээ. Халиун хан руугаа улам бүр наалдан шигдсэн. Халиуна наашир намайг танихгүй байна уу? Би нөхөрч нь байна. Энэ үгийг халиун хэдий сонссон боловч юу ч дуурсангүй. Гэтэл өнөөхөр дөрөвний хийснээ дахиад л давтаг хэлв. Тэгснээ халиуны хариу хэлхийг ч хүлээлгүй шуудхан халиуны шигдэн сууж байгаа өрөөний буудан руу чиглэн ирлээ.
Халиун түүний эрхийг нүд завчилгүй ширтэн харж байснаа яг өмнө нь тулаад ирэх агшинд хамаг тэнхээгээ шавхан муухай гашгаран ухаан алтлаа. Халиуна хайрт нь хүрээд иргэж би чамайг хүлээж байна. Наад ганцаардсан атаархал муу санаагаар дүүрсэн газраа юунд хорогдоод байгаа юм бэ? Би чамайг хүлээж байна. Би цагаан даашинстай охиноос чамайг аваад иргэж гэж байсан. Түүнийг дагаад яв. Халиун нүдээ аажимхан нээлээ. Өрөөнд хав харанхуй. Өнөө хүмүүн бараг л тулаад ирсэн нөхрөн чалга. Тэрээр өөрийгөө ухаан алдаад хэрэг удснаа мэдэхгүй байлаа. Ямар ч тач тэрээр өөрийгөө унтлахын өрөөний мухард хэвтэж байгаагаа ойлгов. Цонхны цаанаас савлуурын хятах чимээ, цагаан даашинстай охины дүүжин даачингих зэвхий хоолох хоёр сонсогдно. Халиун хэвтэж байсан газраасаа хүндэрсэн бие хүчлэн арайхийн өндөлөө. Тэгээд цонхоор хардал өнөөх охин урдын адил ганцаархнаас савлуурд нь тоглохож. Гэхдээ түүний хүний хүүхэлтэй нь харагдсангүй. Гэтэл энэ үед тог химэн хэнэгний хаалга тогших чимээ сонсогдлоо. Халиун хэсэгхэн хугацаанд эргэлдэн зогсож байснаа өөдөө тайлхаар шийдэж гарах хаалга руу зүглэв. Тэрээр өдний өрөөнийхөө гэрлийг асааж хинбээч гэж асуулгүй хаалгаа нээжээ. Халиуны гэрийнх нь өдөнд хинж байсангүй. Харин өнөө хэрэмдэг амтын шиг өрөөгөр харах үгэлдэл хөсрөх хөвцсөн харагдана. Халиун хүүхэлдэйг өрөөсөн гартаа санжигнуулан барьсаар савлуур руу дөхөн алхаж байлаа. Цагаан даашинстай охин савлуурд нь тогсоор байснаа халиуныг ирмэгц түүний гарыг цэвхүүтэн гараараа хөтлөн хаашаачм явж одлоо. Өглөө болж нар мандахад халиуны орцны үүдэн дээр хэсэг хүмүүс цагдаа эмнэлгийнхнийг сонирхон бөөгнөрөн зогсцохоос харагдана. Өнөөх сатаногоон алчуураар толгоогоо оруулсан хорчгор хараавга бүхний анхаарлыг өөртөө татхууц чанга дугаар. Энэ мөн охин хөөрхий унтлахын өрөөний болонд өгчихсөн олдсон гинлээ. Зүрхэн зогсчихсон гин зайлвал химэн шогшрон хэлж байлаа.